За сайн байцгаана уу үзэгчдээ орой минь төргий. Одоо шинэ оноо ухтаад бүгдээрээ гэртээ хайртай хүмүүстэйгээ хамт байж байгаа хаа шинэ оны минь төргий. Манай гэрт автаа морилноо. Өнөөдөр ч бас их гоё гайхалтай үйл болох гэдэг шүү дээ тий. Тэгэлгүй яах вэ? 12 сарын 31 он солигдох гэж байна. Манай гэр ч одоо маш хүндтэй зочин дээр нь бид дээр ч одоо гэрлээ асаагаад гэрэн гоёо. Хоёулаа хоолндоо хийгээд бэлдээд байж байна. Хөөрхөн дээрээ тавиал байж байна. Зургатараас хөөрхөн гарахгүй болохгүй. Ерөөдөө юм бол билээ. Одоо бас нэг нэмээд нэг жаахан 100 нэг тав гаргач тийм гэж бодож байна. Бас ч гэж нэг 10-аад хүн ирэх баг шүү тий. 10-аад. Дандаа уран бүтээлч дээр нь. Тийм ээ. Одоо яг манай тоогооны хүмүүс ирнэ гэсэн. Тэгээд тэдэртээ халуун яриа өрнүүлээд, хайртай дотны яриануудыг өрнүүлээд хамтдаа байгаарай гэж та бүхнээс бас гуйж байна. Хүсэж байна. Тэгээ та бүхнийг нэг тэгэж уйдахгүй байх гэж бодож байна. Ягаад гэвэл уран бүтээлчин тийм чинь бас хоосонгүй ирж байгаа мэдээж. Өөрсдийн бас уран бүтээлтэй ирж байгаа бах те. Ямар уран бүтээлтэй ирсэн юм болоо гэдгийг харин та бүхэн хүлээгээд байж байгаарай. Хөгжилтэй сайхан яриа өрнөх байхаа гэж би бодож байна. Ер нь бол шүү дээ. Баярын орой болохоор дандаа юм эерэг сайхан мэдээнүүд явдаг те. Шинэ жилийн баяр. Шинэ жил болж байгаа юм чи онцлог таалагдчих шүү дээ. Энэ босод үед бол тэгэл хар бараа мэдээ үзэнтэй явдаг. Яг шинэ жилийн баяр гэдэг бол хүн болгоныг баяр гэгэлзүүлсэн. Өстө жинхэнэ баяр гэдэг болохоор өстө хүн болгоныг баярлуулсан. 8 наснаас 80 настай бүр л хүртэл шинэ оноо одоо ухтаад шөнийн тэг цаг тэг минут хүртэл унтахгүй л байж байгаа тий. Тэгээ ер нь жил 12 сар байдаг байлаа гэхэд надад 12 сар үнэхээр гоё сар. Тий шүү дээ. 12 сарын өдөр болгон гоё. Тий. Сэтгэл догтлоод тэгээ застай бол их гоё байдаг. Энэ жил харин ууц засарч шүү дээ. Харин тий. Бас ч гэж 12 сарын 31-нд яалтчгүй одоо жишээлбэл урлагийн бид нар ч гэсэн зогсоо зөөгөө ажилтаа мөртлөө 31-ний тэр өдөр бол яг гэртэл байж идэг баг. Тийш. Тийм боломжийг олгодог тийм гоё баяр. Тэр нь гэр бүлээрээ гарахад хамгийн гоё баяр л да. Энэ хараа амар гоё энэ хараа оюутнуудыг баярлуулсан байна шүү дээ. Тэтгэлэгт хамгаалсан байна шүү дээ. Өө тэнээр оюун толгой чинь 2000 оюутнуудыг нөгөө боловсролын тэтгэлэгт хамруулж байгаа гэсэн. Тэр чинь бас гоё том ажил юм шүү. Оюун толгой чинь оюуны хөрөнгө оруулалт хийчих тийм. Мундаг байна мундаг. Ер нь энэ жил бас гоё жил байл шүү дээ. Надад бол нөгөө юу их таалагдж байгаа энэ утаа. Тийм шүү дээ. Одоо 50% бууруулна гэдэг чинь өөрөө бас сайн бууруулж байгаа гэсэн үг шүү дээ. Тий. Тэгэхээр одоо тэр бол одоо яг энэ жилийн нэрийг хийж онцлог зүйлүүдээс гэх юм бол тэр утаа байна. Дээрээс нь хурдны зам байна. За би хурдны зам болсон билээ. Явж үзсэн. Үнэхээр гоё юм байна. Яг стандартын дагуу олон улсын стандартын одоо хамгийн анхны Монголын одоо стандартын зам гэж шүү дээ. Олон улсын стандартын. Ганц нөгөө хурдны зам тэр юм. Тийм хид хідэн замтай болчихсон гоё юм тий. Одоо тийм замтай болох байл бид. Одоо бид нар руу бас одоо ингээд юутай болцсон биз дээ. Засвартай болцсон шүү. Ер нь бид нар ч одоо шорон замаар ямар олон жил тачигдсан бэ. Одоо ч бас ингээд ер нь бүх аймаг засан замтай болоод хурдан очиж шүү тий. Налахын зам гарцсан. Тий би одоохондоо жоох удаа яваад байгаа. Тэр чинь нөгөө яг дуусаг байгаа. Зочид маань ирэх төгсөж байгаа юу? Зочид ирэх төгсөж байгаа ч одоо урилга өгүүлсэн. Тэгээд зочид маань цагаа бариад ирнэ л гэсэн шүү дээ. Тий цагаа бариад ирчүүл бас хэдүүлээ. За хоолыг бол би ердөөсөө би хийн заяа. Надад най заяа. Хоолн дээр бити санаа зөө зөө. Закускал бэлдээд үү. За цаад болчих. За ороо. Нээхийн завдлыг ороод ирэх. За баярын минь. Ямар гоё юм бэ? Аяа юм шүү дээ. Аяа бол бэлгээр сонгохдоо мундаг шүү юм хизээ нэ. За надад баярын минь. Өөр туулцаг. За тийш ороо. За баярын минь. Ямар гоё ширээ. За баярын минь. Snow in autumn. Happy New Year. Хэлцээ. Торт баярын торт. Хайртай бас мэдээ. Хичээгэл юм. Хэл дээр анхаарахад юм. Тий. Гадаа чи яасан зэрүүхэн байх юм те. Оо баярын минь. За баяр ба. За манайхаа сууж сууцгаараа. Орох газар олон байна. Очих хүүхэд их байна. Ингээд муцсан да. Шууд гараа явах. Тэрээс одоо юм ярихаар дандаа шинэ жилийн холбогдлолтой юм одоо амнаас ярьсаа гарч байгаа тийм. Нэр манайхан дандаа орой бүгд хөдөлгөөтэй байгаа х тийм. Тий одоо тэгэл одоо аюу гоё. Эцэг дандаа хөдөлгөгч нар сууж штэ. Шагаж мундаг хөтлөн үлзий заавал лидер юм хтэй. За аяа бол эртнээс
Бүр дээхэн үед бол нэг өдөр 2-3-ыг амжилтдаг гэсэн гэж байгаа. Тэр ухаан нь нарийн заа юу. За темка тодорхой. Гооч бас темкаг дагаад эхлээд нээждэг гэсэн. Тэгээ шүүбөө нөмрөө суучдаг. За баярмаа бол тодорхой. Эдээштэй хөдөлтгөө 2 хүн байгаа юм байна. За. Эхмээр тэр. Одоо яаж хөдлөөгөө? Одоо хөдлөөд иж таа. Үгүй шийдэл хөдлөн гэдэг чинь өөр байхгүй юу? Гэхдээ эрхмээ чи өвлийн үгэн болдог байхгүй юу? Ер нь тэгэл гомсронгоо хасарж байгаа эрхэн баяр гээл. Эрхмээ нэг удаа хөтлсөн гэсэн. Тэгээ тэр нь анхных бөгөөд сүүлийнх нь байсан гэсэн. Миний амьдралын хамгийн анхны хөдөлгөөн мөн хамгийн сүүлийн хөдөлгөөн. Царай гарсаа. Шинэ жил. Яг шинэ жил байхгүй. Тэгэл гарч ирээл хөтлөөл сайн байцгаана уу эрхэм хүнд ноёд хадагтаа нараа гэж юу ч байхгүй. Ямар ч үг байхгүй. Ямар ч үг байхгүй. Тэгэхээр нэг компанийн захирлыг бол урьдсан гэсэн. Тэгээд тэр орчнууд дууч чинь бас нэг юу гэдэг чинь нэг юм бас бөгдөрлөөс болоо жоохон барих нэг хөтлөгчний уур ухаан байж тээ. Хэдээ чи яаж барьдаг вэ лээ. Тэгсэн чи энэ маань нөгөө барих ухаанаа олохгүй. Яаж барихаач мэдэхгүй нөгөө хүмүүс нь ингээд яг дөнгөж нээцээ дараа нэг юм дүн гэдэг эвгүй байдаг шүү дээ. Бас нэг ихний нэг хэсэг. Тэгээ бүгдээрээ ингээд ихмээрөө хараад байгаас энэ маань ингээд би захирал үг хэлсэн дуучин ч байхгүй яг юу явахаа мэддэггүй. Салаада идэрэ хичээд гараа цутац гэсэн. Салаада эцгээгээр хичээд гараа цутац. Яг зүүш гэж болно доо. Салаада эднэ хүчээ тэгээд төөш хамгийн амар мөнгө авахгүй цутац. Тэгсэн үү штэ над руу бүр 11-ийн алда залгаж байгаа шүү дээ. Байна уу чи яаж яа зүгээр үү би минь зүгээр үү зүгээр зүгээр. Эхмээ чи ядаж юу мөнгө авахгүй мө гэхлээр яг гэдэг уцаа тас. Хөтлөн гэдэг чинь бас нэг тийм амаргүй юм шиг байна тий. Манай он чинь бас залуу байхдаа яг 90-д онд чинь бас их хөтлөнөө. Хөтлөхөөтэй гэж явдаг. Тэгээд бидний дундаас он л их мундаг хөтлөх юм даа гэж боддог байсан чинь нэг өдөр зүгээр хамаг нүд ам зохин унжаад ороод ирсэн. Яас хизээч би дахиж хөтлөхгүй гэлсэн. Яас гэж нэг газар очичээ. Тэгэл очисон чинь лаг эхэлсэн гэсэн. Эхлээл бас хөөрхөн шог үгэлээл хүмүүс инээд лаг гоо ингэ гэж сувдаг суучихсан гэсэн. Сувдаг чиг хараад тэгэл шоконд орсон гэсэн. Тэгэл байхгүй. Тэгэл ухаантай үг олж хэлэх гээл. Уран нарийн гоё үг олж хэлэх гээл гिचээгээл. За буруу үг хэлчих вэ гэж цензурдээд тэгээ ирсэн чи яг шоконд орж бүр юу ч тархин ажиллагаан байгаад чихэн шүүгээд хүмүүс фокус нь алдагдаад тэгээ эренгүүд нь ёстыг эрхмээ шиг хаяад сутахаар бусгаж авч тэгэл дотроо бодож ирсэн гэсэн. Юмаа зарлал байж байхдаа хизээч дахиж би хөдлөхгүй хизээч дахиж хөдлөхгүй гэж дотроо бодоод гэж үгээс ялгаатай дуусгасан юм байна. дууссан. Аргагүй тэр чинь ингээд хөдлөж байгаа өөлөөс нэг мандгацсан хараа суугаад ахлаа чи ингээд хаа суулгаж ингээд Яг хөдөлгөөнд холбоотой бид хоёр бүр одоо ингээд одоо юм хөтлөхөр манайх ингээд төгжрөл амир те тэгвэл цагтаа бид нар очдөг ш одоо те бүр нэг цаг магийн өмнө очиж сууж байгаа амар те тэр чи өмнө нэг удаа 18 цагт эхлэх ёстой одоо нуугаад яхих те витамин группийн шинэ жилийг авцаа хоёлаа аваа нөхөр хоёр хөтлөөдөг оо окей гэж хоёлаа тэгсэн чи 19:30 минут 100 зам дээр хоёлаа Марс таавны тэнд нэг том ивент хоол байсан шүү дээ тэнд Марс юу вэ те? залгаад байгаа юм чи яасан хүмүүс ирсэн захирал ирсэн гэдэг ерөөсө 18:00-аас 7:30 хүртэл залгаж байгаа шүү дээ. Бид хоёр замдаа ингээд бүр машин бүр таг заяа бүр бүх машин ямар ч машин явахгүй. Хоёулаа замдаа хуцаас болоо би чигээ хажуудлын хүн амт автобус зөвж хүмүүс гайгаад сараач мараач хүмүүс бант машина барьж байгаа. Пэдэр нь тавьчаад хөгжиг дөө хоёулаа овцсон 10 сая хойно палаж өмсөд хоёулаа 7:45 гээд хоёулаа гүүгээл яваад орсон чинь чимээгүй цагаан гэрласаац игээд байгуулгаа нэг хүлээгээд бүр шинжили шоу сайхна тийм дууч байхгүй. Тэм ч юм уу гэж. Пампара тавиараад микрофоно шүүрээд гараад биерэн сөмбөр ороод гэсэн чи ихний ирээнийх болоо. Хоцож ирж. Тэгээ захирлаар өрөхгүй юу? Захирал тэр таныг үг хэлээ чимээ тайснаа өрж гинэ амарж гинэ. Алгадаа ши үг таав гэсэн. Нэг ч баадагшгүй. Бүгдээрээ ингэ битээр ингэ хараад тэгсэн чи захирал ингэж гарч. Захирал ингэж гарч ирсэн шүү дээ. Ингээд надаас микрофон авах та. Тэгснэг үгээ хэлчихсэн. Ингэж хараад байгаа юм. За тэгээд нээсний мэдэгтэй гэсэн микрофон над руу маа гэж шийдсэн шүү дээ. Тэрнээс за цагтаа л очие те. Юм үйл ажиллагаан дээр ямар ч юм нэг юм уу 2 цагийн өмнө очиосоо. Тэгээд өдөрөөс нөгөө унтсан юу гүчтэй ингэж босгоно гэдэг чинь. Тэгээ ерөнхийдөө тэр донд чинь ингээд нэг тийм нэг базаад байгаа нэг зохион байгаа чинь дунд нэг юм усууд байдаг байхгүй. Тэр усуудтай дуулцдаг байхгүй. Хоёул хамтдаа дуулъя тэгээд тэр үнийг өөрийн төлөв болгочихвол арай дахин тавьж.
Бас хоцрох тухай ярьсан чи одоо энд нэг хүн ирэх ёстой байхгүй юу? Бас хоцорчоод. Тэр хүн хэм бэ? Манай ангийн дэмдээ. Нэг ангисэнтэй сайн мэдж байгаа. Би бас ингэ дотроо балбалцаад ингэ бодоод байж байгаа. Манай дэмдээ яаж таа гэж санал руу нэлээд болгоор хараад байгаа байхгүй. Энд ингэ суугаад бас хоцрох тухай ч юм уу хөдлөх тухай яг энд ярьж байгаа хэвээр. Манай эсвэл хөдөлгөөтэй байна уу? Эсвэл замда троллейбус тасарсан гэж одоо байхгүй ш троллейбус. Оюутан байхад бол байнгын троллейбус тасраастай. Орж ирэхдээ хүмүүс нэг аргачлалтай тэндээ гаргачлал юу вэ? Дээрээс ингэ дүүчлээтэй төсөж та. Тэр ингэ салцсан байдаг. Дэмдээгийн суусан троллейбус бол тасардаг байхгүй юу? Одоо 40 хүртэл халуураагүй троллейбус тасраг одоо яаж олж Нэг шинэ арга. шинэ арга Таач ирж байгаа юм шүү. Хадад хөгжим сонсогдоод байна. Нэг тийм хөтрөлтэй дээ. Dээрээс дулайтон Аргамитэн масаян ундрах их үе Одоморгон чиурондон сургах хүсэл Ургах бүрдэ үжим харват мандва тайван хүнийг таныг бүгдийг ургуулж дөрүүчээ Айлд дөрөн сэтгэл нийцэн итгэлээрээ найрууд элгэр мөнхийн тайвна хамгаалъя дотроо галтүлтэй хүний үрсэх хүч дэлхий төрсөн болохоор ардагууд амар тайван амьдралаараа ариун чихэр тэнгэрийн дор жаргая Чи яаж зинэх вэ? Саваа зүргээ. Гош би ч одоо их сургуулийн багш хүн шүү дээ. Шалгалттай байгаад одоо яах вэ? Шинэ аргатай болж байна. Тэгээд хаа шууд ингэ дуулаад орж ирэх байсан юм шиг бол та бидний өндөр. Гэхдээ надад хэлсэн юм а яг шалгалтайгаа би жоохон гоцорч орно гэж очноо гэж хэлжсэн би та нарт хэлээг байхгүй юу? Яасан баахан юм хүчсэн үү? Эндээс хэлсэн дээ. За 12 сарын 31-ний өдөр шалгалт авдаг юм байна. Наа нэг сарын 10 хүртэл авна. Та юу уух вэ? Кофе уух уу? Чаа уух уу? Ундаа уух уу? Пепси уух уу? Тэг чөлөөтэй хийгээд дуугаараа манайхан нэр би сая нэг дуу сонсонгууд яг за дэмдэгийн дуулдаг дуу яг мөн байна да. Манай дэмдэг чи иймэрхүү дууг их дуулдаг байхгүй. Бид нар ч нэг бас л 90 он жинхэнэ хөтэйгата бужигнуулж явсан. Тэр үед бас одоо нэг шинжилүүд их гоё болдог гэсэн алан байгууллагын шинжилүүд те. Тэр үеийн акул хөтлөгчнөр бол бас одоо тэр үеийн одоо бид нар ч одоо ингэ янз бүрийн шинжилгээ арга зүйн ямар жоохон байдлаар зохион байгуулдаг. За тийм акул хөтлөгч гэл манай аа юу байна да. Одоо бид нар чинь сэргээш мэргээш хийгээл тэр чинь 2000 оны ихэр штэ. Тэгэхэд манай аа өдөрт 2-3-ыг амжилт бас гэж байгаа. Тэр үед пүнжирлэг байсан баг. Би өөр ингээл жагаад бүгд 7:30-д өвлийн үгэн бэлэн байгаарай гэдэг шин. Чи ер нь өдөр рекорд нь хэдэн өвлийн үгэн болсон бэ? Би нэг 8 газар л явж ирсэн юм. 8
сайн байна. 8 газар. Тэгээ тэгвэл одоо ингээд нөгөө газрууд чи ерөөсөө өвлийн өвгөн гарах цаг нь 7:30. Бүгд 7:30 байх шүү дээ. Тэгэл Тэгэхээр одоо эхний 30% нь шагналаа өгсдөө шүү дээ. тэгээд өвгөө бүх стационарууд ерөөхдөө адилхан байна. Амт хөгжмийнхэн бас өөр хэцүү шүү дээ өргөө. Дандаа тэдний чинь явсаар хагаад хамгийн сүүл 10 марган үед 9:30-аас 10-ийн хооронд амт хөгжмөгээ тавьчихдаг байхгүй. Тэгэхээр нөгөө хэд чи те. Тэгээд соолоо дуучт бас гайгүй. Би тэгтээ сая бодсон энэ бас энэ шинэ жилийн тоглолтууд бас өвлийн өвгөн засан охин хоёрын тоглолт нь их амар байд юм болов гэж бодсон. Сая бид нар нэг одоо хамтран ажиллагч нэг байгууллагын шинэ жилд очсон шүү дээ. Одоо бидний сайн танил нэг жүжигч бүсгүй маань ингээд нэг 10 минут байж байгаа одоох ингээд гардаг байхгүй. Тэгээ айгаа хурдан орж ирнэ. Тэгээд би өөр гайхал чи юунд яваад гэж одоог чи тоглолтоо би нөө юунд явж байгаа маа гэж тэгдэг байхгүй. Хаагинд явж байгаа маа. За тэгээ яжсэн чинь гэлс амжуулаа ороод ирсэн чинь натаа хамт сууж исэн хөтлөгч залууд гэж байхгүй юу. Манай бас жүжигчин залуу эднэрстэй амар шүү. Бид нар бол нэг газар хадагддаг. Энэ засаа өхөө өвлийн өвгөч өчнөө газар ингээд орж амждаг байхгүй юу. Чи ямар инээ төрөд. Гэхдээ бас өвлийн өвгөн цасаа охин чи амар юм билээ шүү дээ. Уг нь яг бүтэн хөтлөөд нөгөө ритмээ яаж өсөх хөв яах вэ их нөгөө дуучтаа өмнө хонь яаж зохицуулах үгээр нөгөө нэг зохион байгуулж байгаа шинэ жилийнх нь комиссийнхны бас арга ивэг бол наашин цааш нь гэх гэж тийхгүй нэрвдэхгүй амар сүүлийн үед чи бас нэг байгууллагууд намайг цасан эмигнэр аваад энэ нөгөө нэг Gem International гэдэг тэр компаниас анх гарч ирсэн та ингээд манад юу цасан эмгэн болоод өгөөч гэдэг. Өө тийм үү сонсож байгаагүй юм байна. Аюу гайхаад. Тэгээ Санта Клаусын нөгөө нэг улаан ийм даашинцтай. Тэрэндээ би их дуртай. Тэгээ цагаан өстэй цагаан бэлээтэй. Тэгээ намайг тэгээ орохоор хүмүүс эхлээд мэдээд таньдаг байхгүй юу. Тэгээ хамгийн сүүлд болсон юу болохоор нөгөө нэг гендерийн асуудал гэж сүүлийн байгууллага өвгөн юусаа авдаггүй газар юм байна. Тийм болохоор бас цасан эмгэн гэдэг бас тийм юм байлээ. Өнөөдөр орой та хаана ивтэй би таныг Эхмэж бас инээдтэй өгөн болдог шүү дээ. Зүгээр өгөн. Дондоор нь ямар таагүй. Тийм бас юу юм бэлээ. Цасан эмгэн болоод тэгэл бэлгээ өгчөөл нөгөө нэг номероо хийчихэл тэгэл гарч яваад ингээд хэсэг хүлээгээ сууж байгаа гут унаа машины хүлээ сууж явах тий юу юм бэл. Амар амгалан 50 гоё. Би нэг шинэ жилээр өвлийн өвгний одоо нэг гоё бэлэгдлүүд өгдөн штэ тий цан хөөрөг савсах цасмус ний орноос гэл гоё ингэж үгээ хэлээл тэгэл гарахтаа очих газар олон уулзах хөөхөд их тул гэл тэгдэж штэ нэг удаа байгуул руу орох гэсэн чинь цавууга мартчихж сахал салаад унцсан нэг газар орчоо замд явж исэн сахал салаа унчихгүй юу тэгэнгუут нь яах вэ гэж байгаа нөө цас охинд хэлээд за чийл нэрийн дуудаа шүү орой шүү гэл тэгэл орс сахлаа югчгүй юу ингээд тэгээ үг хэлэхгүй тэгээд гаднаас ингээл орс тайзан дээр гараад нөгөө өгнүүдээ хэлэх юм байх гэл хүмүүс ингээл чинь байгаад байсан охин маань өвөө маань ирлээ бэлгээ өгөх гэж байна гэл тэгээд явсан шүү дээ эвгүй юм лээ Зарим газрууд амар сүртэй байдаг та яста манай захирал хан компани дээр буруу байлгүй гэдэг бүр тэхээс тэгчихсэн нэг юм газраас би гараад нөгөө шууд яард бас л жоох хоцорцсон оронгуудаа захирал тонголоо муулаа гэдэг юм уушаал шууд гараад нэгээл за ингээ шинжил баяр эхэллээ ингээд компани захирал хадагтай тонголог таныг урьж ирсэн нөгөө эрэгтэй хүн байсан юм байна тэгэл яст нөгөө нэг ард талд өжөөс 2 3 зохион болгож хүүхнүүд байсан арайч та яста нодлол яг ингэсэн байхгүй гэдэг тэгээд нөгөө бүх нөгөө нэг юм чи хамаг наастар тэгээд захирал нь тэрэндээ амар эмзэг юм бэ. Тэрийг нь бүр хэлээрээ тэр хөтлөгчтэй хэлээрээ гэдээс нөгөөдөг нь би нөгөө хоцорч ороод нөгөө хэдэн жөргөд хад хэлэхээ марчихгүй юу. Тэгээд хамтдаа бүр бөөнөр ягаа тэгээд тэр шин захирал нь бас яг тэр амар уурлаа. Тэгээд нөгөө төмбөцсөн юм чи хэрэгж босохгүй ингээд би арга ядаад захирал дээр нөөч тулгаал хоёулаа хамтдаа дурсамжийг дуулъя гэдгээд бас босоогүй. Надад яг юм. Тэр арга хэрэглээд та босоод ирэхгүй хоёулаа хамтдаа дуулъя гэсэн чинь биш захирал нь ууралдаг захирал гэдэг юм гэсэн. Минийх болохоор инээдэг захирал таарсан. Би хадагта ууган цэцэг таныг урьж юм гэсэн эрэгтэй юм сахалтай хүн гараад намайг угаасаа ингэдэг юм оо гэсэн. Айгуу сайхан сэтгэлтэй захирал ууж байгаа. Тэгээ би бас хандарсан чи тэгээд магна ах чинь бас ерөөсөө шинэ жил хөтөлдөг шүү дээ. Юм хөтөлдөг. Тэгснэ. Угаасаа миний хамгийн анхны шинэ жил яаж гадаад ирдэг компани байсан юм уу. Тэгээд би тэрээс юм хөтөлгөө болсон. Яасан гэсэн чи Махимпкстер очив байл та. Тэрийгээ зүгхээр хэлчихгүй. Максимпкс гэж хэлж байгаа. Хүмүүс нэрэлтэй. Тэгээ араас нь тийм өгнүүд байсан гэсэн. Ямар яасан юм консерватив ямар юм ингэж яаж технологийн юу ингэж тэгснэ нөгөө энтерпренер гэдэг дандаа тийм гадаад өгнө. Тэгээ баг панк гэсэн.
Marxist implicit гэж нэг айгуу гоё хэлж байгаа байхгүй. Магнач бас тэгсэн шүү дээ. Any people гэдэг үг гэдэг шүү дээ. Тэрийг апу error гэж үзсэн шүү дээ. Хот гэдэг годомж дэвсэн байдаг шүү дээ. Тэр дөө нотрод нааваа. Юу гэж байгаа бэ? Хот бод гэж байгаа. Нотрод гэсэн. Театрт байхад энэ үлзийхөө оноо хоёр дандаа өглөө болгон нэг зочиадаг байхгүй. Тэгэл нэг удаа үлзийхөө оноо ингээл амар зочиаж. Тэгэл үлзийхөө дараа нь анаг гайгүй тэгэл цавцгаа хувцс ирэл ингээд зочиачжээ. Энд оноогийн сүнсэн зайлцсан юм байна. Би минь өвдөл тэгэл гайгүйтэй гэд ламд очиод үзүүлсэн чинь цагаан хувцтай гэж сүнсээ аваа явчихсан. Комбитэйгээд байгаа. Комбитэйгээд Сүнс туссан. манай дараа нь зэт дааш фотолоор гэдэг амжилт. Үлзийхөө тий оноо миний толгой өвдөө би дотор муу өглөө гэдэг. Эмнэлэгт очиод хорлогод авчаа үзгээд би тийхгүй юу. Тэгсэн чи үгүй өглөө очноос хойш гэдэг. Амар оног шүлчиг аваа. Миний сүнс чинь ингэдэг байхгүй. Өглөө алган цочоосараа бүр гараад буцаа орчдөг болсон. Оног ерөөс цочихгүй байж нэг цочихтой бүрэн гараа явсан. Тэгээ ер нь одоо ингэ нөө театр дөнгөж сургууль төгсөө театрт орсны дараа бол аягүй моцолдож хөөцөлдөж идрэх тоглодог байсан тий. Би одоо энэ үлзүүхэд энэ хоёроор л боддог байхгүй. Энэ ч эхлээл ингэ хөөцөлдөж их тоглодог байсан. Сүүлдээ юмар шидэж тоглодог. Юмар шидэлцээ хөөцөлдөх юм болоо тэгээ юм авч шидэж. Тэгээ сүүлдээ үгээр би нэг хамаас ингэ одоо энэ тэр дахиад яриад ядраа. Тэр үуч үлзийхүү юм том урт түрүүтэй гуталтай тахилгаад ийм урт юм. Тэрнийг түрүүнээс барил эргүүлээд явах. Тэр оног тул шууд ухиштэй одоо. Тэр чинь нэлээд том ба. Мом гэдэг шиг түрүүнээс барил эргүүлчихэж байгаа юм чинь. Манай хошин урлагийнхнаа саксны тэмцээн болохоор ч бүр үлзий ихчээс ойртох бөмбөг авахд бол тойроод манайхан ч ирсэн октод залуучууд тойроод ингээд үлзий ихч зүгээр ингээд каран шиг юм явж байгаа. Орд ирсэн тэгээд Тэгээд дунд бүгшөр явагдсан үлзий ингээд байсан тийм. Тороос нөгөө Атгаа хийдэг бараач. Одоо ингээд гоомод баяр баян отгоо өдрүүлэх зэрэг мэддэг болсон ойртохгүй. Дөнгөж шинэ орж ирсэн хүмүүс бас гисэг жоох ингэж хоёр ахуулаад тэгээд өрөхөд шууд мэдэл. Тэгээ үлзий чи бүр тамир тэнхээ гэж бүр найгүй. Амар шалтгаан. Тэр одоо саксны тэнцэн дээр үлзийг намайг ингэж нөгөө дохоогоор яваад миний хавиргыг хугалчихсан. Тэгээ би ингээд хавиргаа хугалснаа мэдхгүй оройн ингээд шоунд дээр бүжиглээд ирээд мэрэг бүжиглэх байсан юм аа. Бүжиглээсэн чи би улам өвчөө ороод болдгоо. Шин унтаж чадхаагаад бүр амьсгалаар энэ рүү өвдөд болдгоо. Тэгээ ингээд зүгээр болчих бах та ингээд яг нэг юм орцсон юм ба хавчуулсан байх гэж бодоод исэн чинь зүгээр болтгүй. Тэгээ бүр өвдөд бүр улам өвчөө ороод ахын гаашаа мараад эмнэлэгт очиж үзсэн чинь хүүе та хавиргаа хугалчихчихгүй. Тэгээ би нэр яг үлзийг цогсны дараа энд нэг зүрх урагдах шиг болсон байхгүй ингээд нэг юм тас гэл ингээд нэг юм би ямар сони зүрх тасрна гэж байнааргүй ямар сони ингэж бодчих тэгэл цаашаа тоглоог үзсэн чинь хавир хугарах тийм мэдрэмж төрсөн юм байна л да. Тэгээс үшээ үлзий чи миний хавиргыг хугалсан байж тэгс та худлаа ирээд тэгээ дээдсэн чинь хугалж байгаа ирээд бүжиглээд ингээ яжсэн чинь нөө манай шоу дуустгүй бас сунгаад тоглоод идэг би чи бүжиглээд идэг хавирга идэгдэггүй. Тэгээ энэ чинь хөдлөөд ахаар чи энэ хавирга чи идэгдэггүй юм байлээ шүү дээ. Хөдөлгөөнгүй уулан байх хэвээр. Тэгээ байжсэн чи бүр өвчөө ороод яасан чинь нөгөө энэ игч чинь тэгээ шүн унтаж чаддгүйсэн чинь манай дүү миний доод хэрэгтэй дүү чи надад их халамжтай л да. Ирээд тэгээд намайг загналаа. Суулгацсан надад нэг юм цаймаа хийж өгөөл суулгацсан арайч те өдийн наслч чад гэж намайг загнаад хавирга хуглан сакс тоглоод бахтыг яа тэгээ. Тэгээ хожихоор юу гэдээ? Гэл тэгж. Тэгэхээр би ингэ метал. Ингэ баярын бичиг гэл. Тэгсэн чи тэг шар төмрийн төлөө хавиргаа угалчих байгаа мó гэж бодоод. Нэг удаа үлзийхүү чинь бүр 280 хилийг өргөсөн шүү дээ. Яаж өргөсөн гэж бодно. Бид нар нөгөө театрт байж байгаа чинь.
Чаатахгүй уран сони юм хийгээл дөрсөн богч тэгээд авахгүй. Уран сони тийш ирчээд Тэгээд санджиг тэгээд бэлтгэл үлзий хүүгийн дээр одноо гарсан. Тэгээд хоёр талд он хийж байгаа. Тэгээд баавгай шиг иргэд бүх хүнээр дээр наваад хоёр гарнаас нь бариад тэгээд санджиг одоо иргэдээ манч үгүй иргэчэд манч арай дэндээ ташгүй нэг нь бууч. Намаа хуугаар ганцаараа үлгөөд тэгээд хүчтэй шүү. Сони юм хийгээд найруулагч тэгээд харин бид нар эмэгтэй хүнээр амар их хэл өргөж чаддгийг агуулъя гэдэг. чи хүүгийн дээр одоо гаргаад би хоёр талаас нь гараад нь тоогоо. Тэгээд үлдээ тэлээрөө түлхээд тэгээд иргэж байгаа. Тэр одноо хоёр талд онон битэр нэг хүн Яг нэг иргсэн. Яг нэг иргсэн шүү. Тийм амар. Яасан мохоо нэр төр дуртай шаа. Тийм хамгийн найруулагчтай таалагдчих гал. Тэгээ мөн найруулагч минь өөр ингээ үзэж бүр хөмсгөн зангидсан. Бүр ингээ айгаад хийсэн юм шүү. Манай үзэгч бол байдаг шүү дээ. Ямар сандаа тэр нөгөө гойг нэг бичлэг яваад байдаг өстэй. Түүцтэй байхад нэг юм бал ингэдэг. Тог зохиулдаг. Тэрэн дээр хөдөлмөрийн баатар, цагаан баатар хүртэл ээжээ гэсэн чинь үзэгч гэсэн шүү дээ. Яа та. Юу байна сая нэг юм зөгчөөгүй юу гэсэн шүү дээ. Гоороо шокнд дараад тог зохгүй өнө гэсэн чинь харин нэг жирдэх шиг боллоо. Бүгд бас дэлхийн авраг хүн ээжээ гэдэг ихчүүд дэрийг анзаарахгүй. Тийм л хүн шүү дээ манай үзэгч. Хүүгийн характер ус тийм манай аяач бол айгүй тийм эмгтээлэгчтэй та ингээ ерөөсө би чи аягчтай дээр тайцаар тоглохоор яна хамаагүй үржгүүдээ гэдэг. Жог яаж гоо аягч орж ирээд гэдэг. Шагаа. Чи чин хөдөөний хүн. Их тийм яхэр чанга байна. Зөөлөн. Би тэг айгаад үрж чадахгүй. Би чи тайцаар гаргаад нэг контрол аваад хамаагүй ингэчгээл. Аяар. Яагараа. Тэр орж ирэх нэг хоолой сур гараад ирсэн. Шарсан цацаг тэр уу чи яасан бэ? Тэр хоолыг март аяагч дуусгах гэж байна. Аяагч гоё дуулдаг. Как теперь не веселиться, не крестит от разных бед. В нашем доме поселился замечательный сосед. Мы с соседями не знали и не верили себе, что у нас сосед играет на кларнете и трубе. Ба-ба, ба-ба-ра-ба-ба-ба, ба-ба-ра-ба-ба-ба, ба-ба-ра-ба-ба-ра-ра-ра-ба-ба, ба-ба-ра-ба-ба-ба, ба-ба-ра-ба-ба-ба. Утром зазвонить будильник, мне будильник ни к чему, потому что доверяю я соседу своему. Рано утром на работу он меня разбудит срок. У него свои заботы, начинается урок. Ба-ба, ба-ба-ра-ба-ба-ба, ба-ба-ра-ба-ба-ба, ба-ба-ра-ба-ба. Никто музыку не любит, очень злятся, но и пусть. Но зато мы эти песни заучили наизусть. Я все больше привыкаю, и поверьте мне, друзья, никогда не засыпаю, если не услышу я. Ба-ба, ба-ба-ра-ба-ба-ба, ба-ба-ра-ба-ба-ба, ба-ба-ра-ба. Красивые девочки. Энэ дуу чинь болохоор нөө утга нь айгуу сайн хөршийн тухай дуу тий. Соседын тухай дуу тэгээд сосед нь гарч ицээ бүжгэлээ. Сосед нь гарч бүжгэлээ. Чиний нөө сосискны тухай биш үү?
Ардгээс аяг чи дуулж яхад л үгээ нарийн бодож илээ л. Тий. Харин өглөө сэрүүлэх хэрэггүй хад хөршөө дорж байгаа хөгжмөр сэрдэг мэлдэг тий. Тэгээд би ч юм сосисыг хийж өгөө гэдэг. Сосисны өнөөс сосис хийж өгөө. Арстай гоё штэ тий ер нь арстай гоё. Би сая харин шагааг хараад бодож илаа. Бас айгүй хөрхөн өгтөж авал энэ бас эмэгтэй хүн одоо арга ивийн хөвтөх олчдаг баха тий. Ягаад ч тийм юм бодол төрлөө гэж зурс. Ер нь октодтой эмэгтэйчүүдтэй харьцаж байгаа байлиг хажууд нь суусан чи савндаа онгоолгож өглөө ширээ арчлаа. Тэрнийхээ антай шинэ жилээр таасан. Тийм цуг юм хөдөлж байгаа энэ насан дээр чинь Тийм үү? Тий, шинэ жилээр хоёлаа яг ер нь бол яг нөө би тэр шинэ жилээр өвлийн үгэн ер нь яг би нэг яг нэг одоо ерөнхийдөө мэднэ нэг ТV5 юм хөдөлтөг би ч нэг театрт тэгэл байж байгаад яасан чинь хамт шинэ жил хөтлөөд хоёлаа хамт хөтлөөд тэгээд шинэ жилээр ягаад ч юм шинэ жил болохоор л хантайгаа танилцсан санаанд орчдөг юм. Тэгээ хоёлаа хамт хөтлсөн чинь ингэсэн би ч яг нэг 10-нд явах гэдэг үсээ амар гургуулсан. Тэгээд нэг 90 гад ягаад нэг тэр үед явдаг байсан да нэг баг хөтлөгч болгол ирдэг өлдөө мөрний хэмжээтэй заавал тэрийг одоо насаа ярьдаг байхгүй чи тэгэд нэг юм сэгсгэр үстэй амар туранхай нэг 10-нд явах гэдэг амар 10 жил асцсан. Тэгэл орж ирснээр амар тэр нэг юм догоогоо өргөөд мөргөөд гэсэн өөрөө амар ууж муугаад Тэр нь таадаг. Тэгээ бид тэр нэг шулуун таа айгуу тийм шулуун тэгэл айгуу тийм сэтгэлтэй хөдөлж ийн гинэ. Шууд бүжиглцгээ тэр гэсэн өөрөө шууд өсөрч бууж нөгөө шинжил хийж байгаа улсуудтайгаа дунд нь орд бүжгэл. Одоо өдрүүд нэг тэхгүй шүү дээ нэг учиргүй тэгэл хөдөлгөөгөө тэнэ болохоос учиргүй хүмүүс нь тойрог дунд ороод тэр чинь нөгөө бацаа майсан ч болоод тэр гүн сэтгэлтэй л өстө дунд нь орж бүжиглээд өөрөө нэг юм ороод гаргаж ирж ороод мороод явуулж мавуулаад үзүүлээс хүүгнүүд хөдөлгөөний хажуугаар бол ядаргаа байгаа даа тэр ч одоо амар тийм сэтгэлтэй хөдөлсөн гэсэн. Тэр нь таалагдчихгүй юу? Аюу юм дэг сэтгэл гаргад юм байна. Тэр нь таалагдсан шүү. Тэгээд тэр өөрөө чи бид тэр хамт хөтлөөд тэгээд байгаа мал гэж бодсон. хамт хөтлөөд тэгээд илүү одоо нэг гоё. Тэрнээс хойш дахиж хэдэн удаа хөтлгөө байсан. Тэгээд тэрнээс хойш бид нэлээд олон хөтлсөн. Тэгээд яг хамт хөтлөө тэгээд яг шинэ жил гаргахаар хоёулаа хамтдаа хөтлөө. Яадаг гэдэг шагаа чи нөгөө уулзах гад өшөө шалтак гаргах гад өөрийнхөө мөнгийг насаад өгөөд идэг л юу гэлээ чамааг авъя гинэ. Хамт хөтлөхгүй л нөгөө нэг үг нь ганцаараа л байхгүй юу? Хөтлөхөд байхад хос хөтлөгч гинэ. Тэ хоёулаа ер нь арга барилаа олцлоо шүү дээ. Тэгээд ерөнхийдөө нэг партнер болсон. Тэгвэл би эхнээс нь ханд цагаан гэрийн уурлаг дэлхийн мэгүүд над насааг өг яваад нэг ерөнхийдөө гэж жоохон би өнийгөө ингээд бас мэдрээд эхэлсэн. Тэгэнгүүт одоо тийч ганц хүн гэлж би чи өөрхий одоо тэр өдрөө 500 хэлдэг байсан бол талыг нь хүнд өгнө шүү дээ. Тэгжиж олж авч шүү дээ. Наачаас гоё сар байна тий. Би бол анх одноог найрж явахдаа бол ямар ч мөнгөгүй ресторанд өрцөн хүн шүү дээ. За одноо юм чи өөрт нь мөнгө байж л байгаа. X2-ийг байгуулсан хүнд өөрт нь мөнгө байж л байгаа. Би ямар ч нэс өнөөдрийг алдахгүй л уулзах хэрэгтэй. Тэгээ нэг тэр хүнсний хоёрын тэнд байдаг нэг юу байсан юм а ресторан байсан. Тэгээ тэр л дагуулж орсон. Тэр нэг доошо подолор. Чи намайг хаашаа дагуулж яваад байна. Тэгсэн ямар газар байсан гэлээ. Үгүй тэгсэн чи юм харанхуй. Ийм их классик. Гэрэл мэрэл байхгүй. Хүмүүн байхгүй шахуу. Тэгэл би гахал хүшин чи ямар газар оруулчих вэ гэсэн чи өөрөө хөнгөө. Зүгээр гэдээсэн мэт нэг олон хүнд харагдаад яах вэ гэдээсэн. Тэгэхээр энд хүн баг ордог байхгүй. Нэг орой бас ийсэн тоглолт нэр гэл нүрээ удаас үзчих. Темка орой гот хоёр юу тэв гэж тэгж бүгд нөө иргэчүүдийнхээ нөө ширмний юу татав. Яас юу ч үзэгчээ зүг ам шууд харьж тэгч. Дөрүүлээ нэг орой жоохон караоке тоо. Тэгсэн чи орой бисэр чи караоке дээр аль караоке дээр яваад болсон чи манай бас бата болгоо ирсэн. Зургууд авсан чи хос хосоор караоке шот. Зургууд оройн караоке дээр. Тэгэхэд бүгдээрээ л баг хилцгээж исэн батаач булгаад байгаа ихээр би тэр чиг хоёр шинэ гэрүүл би хоёр бас шинэ гэрүүл. Тэгснэ бүгд X тэгээд айгүй 5-2 орой юу тавь. Аяг ажил байж л юм.
Үгүй зүрхтэй яасан. хайцаа. Дөрөвдөө өөрөө нэг караоке тоо. Тэгээд караокед ороод та дуудаад мэдэрч та валаа авч байгаа. Тэгээ ер нь бас ирчүүд их зайлтай те. Тэгээ дөнгөж танилцж явах үедээ пиамааг уул гэдэг те. Одоо яг пиа уух уу гэж маргач надаас аюу их санаачлагтай пиа уух уу гэж асуудаг гэж одоо бити уул да. Амар уут юм. Нэг пиа бараад нөө чам захгүй шүү дээ. Хотоод чинь чи. Гүнхэн нэр кас уу. Тэр нэг ихсэн гэдэг шиг. Танилцж явахдаа пиа уух гэдэг байсан. Тэгээд хамтдаа хөдлөөд ингэ сүүлрүүгээ ингээд ингэдэг юм бэлээ. Анх чинь бол яг насаа төсөө хөдлөгч ингээд яг ачаалаа 50% байсан чинь сүүлрүүгээ жоох ингээ олон хөдлөөд илүү ингээд танилцаад ингээд жоох ойрхон болоод гэсэн чинь нөгөөх манд дөнгөд нээчээл. Тэгээд темпкэ нэг гоо юугаас суучдаг амраачдаг гэдэг. Тэгээд ерөнхийд дүн нөрөөгөө өөрөө л авч явж байгаа. Арай чи гоо би бүр гоон гэдэг байхгүй. За өндөр өсгийтэй юм те ингээд миний айр чинь ингээд удаан тайзан дээр зогсоод яхах шиг сууж гэдэг. Айл бол гарын өрөөнд жоох ингээ суулгах. Сүүлдээ нэг өдөр над руу уурсан. Юу би гарын юм ярил та. Би бас хөдөлмөр штэ. Нүр амаа ингээд ястаад үсгэцгээ ингээд падаж мадаар. Би бас энэ хүн харагдаж байгаа юм ярмаар. Би гайхаад. Тэр нөгөө хайрцаас хоёлоо хөтлөн гэж нөгөөдг нэгээ суугаад гарчсан бас санаа зов би гайхав. Ур чадаргүйгээ сулгах чадгаа мó. Хүн чинь тэгж л ойлгож штэ өөрөө энэ нөгөө. Тэгснэ би тэр чи бас дөнгөж юм хөтлчихэж бас хоёулаа нөгөө нэг хитэн дуутай. Нэг хитэн дууны фонограм олж аваад нөгөө очиж нэг найрамдын нөгөө дуу хөгжим богсоос хүн байхтар очиж хоолоо бичүүлээд. Хүүд хоёул дандаа чамайг. Хамгийн ихний бүжиг түнгэд хүмүүс компани болсон. Хайрлаж явъя. Доочд мочд ирэхгүй байхад их нэмэр болдго юм шүү тий. Амар юу болдго юм бэлээ тий. Хөтлөгчнөр чи өөрсдөө бас юмтай байдаг. Тэгээд нөгөө нэг байгууллагууд ч асууж байгаа шүү дээ. Темка ингээ хөтлөх үү? Тэгээл да. Болно шүү дээ. Тэдний өдөр завтаа байна. Нинэ тэр яг уучлаарай. Өөрөөс ч бас нэг хүсэх юм ингээ та дундуур нь ганц нэг юу л байна дуу байна. Шатн гэдэг бас нэг юм давуу тал болж байгаа. Саяхан нэг юу байсан чи би нэг шинжил сонслоо. Тэрэн дээр баг зарим шинжилгүүч нэг хөтөлбөргүй байдаг байхгүй нэг өөрхий бас санхүүгээсээ болдог юм уу. Тэгээд болж игэл дуулж молдог тийм барай ихтэй бацдаг тийм хөдөлгчнийг дурдсан чинь нэг шинжил сонсон чинь бараг ганцаараа бараг бүтэн шинжил барьсан зурагтай байсан. Тэгээд яа энэ хүний ур чадварыг бас ширчил байлаа. Өөрөө хөдлөөл дуулаад бараг тэгсэн чинь нэг тэр нэг шинжилгээ хүн хэлсэн чинь ханаар бараач нь яриад дуулсан чинь үгүй өөрөө хөдлөө дундуур нь бараг өөр ганцаараа бараг дундуур ганц өвлөө өгөл ирсэн баг бараг дуучин байгаагүй. Би тэгэж тэр чинь нөгөө SS гэдэг нөгөө хоёр газар ингээ хуваагддаг тийм нэг газар байдаг шүү дээ. Энэ талд нь А танхи, энэ талд нь Б танхи. Би Б-д нь А танхимд нь сараа их ариуна. Яа лавга харангил лавга. Тэгэл намдаас Д гэмээг бүүд ирэл хөрхи дунднаас хамгаалагч тэгсэн ш над дээр таач өстө зүдэрч юм. Хүйс хасгаа утгалц ганцаараа тэнцтэй өмч байгаа. Төрөө нөгөө танилцсан гэж ярьж ирсэн шүү дээ. Бүгдээрээ одоо ингээд урлагийн хосууд сууж ер нь тэгэл бараа тэрийг нэвтрүүлэхд орохоор аюу их асуудیں۔ Бас үлзий хүүд өслөө хоёрыг асуугаал харагдтiin тий. Тэгээ энэ хоёрыг ерөөсөө асуудаг байхгүй юу. Тэгээ ер нь би боддtiin ер нь яг яаж ах би энийг олж харсан бол бид нар бас их сонирхолтой санагдаад идэв шүү дээ. Би одоо хамт нэг продакшнд байсан ирнэ нэг мэдээ хойно мэдсэн багхгүй юу. Энэ хоёр ч бас сайн нуусан. Сайн нуужиж одоо бас ил гарсан шүү тий. Тий. Тэр чинь нэг өдөр их ч өөрөө л ярьсан ш надад. Ерөөсөө их үүсвэр нь өөрөө байж байгаа ш. Би оюутан байсан юм чинь. X2-ийн ардмаар бүжиглдэг. X2-ийн ардмаардаа бүжиглдэг. Тэгээ бид нар ч үүнтэй баг бүхэл хамтлагаар бүжиглэжсэн тийм юм бол бүхэл продакшнуудаар бүжиглэсэн. Тэгээд нэг өдөр одногч яриад нэг цагаан сарын зохиомж байна. Чи хичээл ном чи яаж юм гэв. Оны дараа байж гинөө хичээлдээ яваад байж гэсэн чи. За чи нэг дуудахаар ирээд нэг яачаараа чамд таарах хуцуунар мунаар бэлтчихье гэв. Тэгээ миний цэрэг гоцоос өмсөөл төрхийн үүдэнд ангидаа ахтай хамт олон охинтой аав гэж тэлээ зохиомж болоод. Тэгэл эхнэрийн төрчлөө мөрчлөө гэж аглах чинь тийм жүжиглээд сахар махар наац нэг болоод би хажууд нь цэргээс ороод ирсэн хүүхэн болж молоод. Тэгэл хоёулаа хоёр ихэр хүүхэдтэй тэрвэл ингээд эхнэр нөхөр болоод баярын зохиомжнд ороод тэгээ бүтэн үдчигээ хамт суучихгүй юу. Тэгээ бүтэн үдчигээ хамт суусан чинь байхгүй. Тэгэл хараад ерөөсөө ингээд бодогдоод ерөөсөө чи нэрэл миний хүүхдийг төрүүлээд ингээд тэрвэрсэн ингээд хажуу суугаа би ч хажууд нь суугаал гээд тэгээ яг тэр үед ингээд харахад яг энэ чих энэ хэсэг нэг тэр сонин гой санагдаад заахан ингээд чихийг хараад барьж марж үзээд өдөөл чихийг орж ирсэн эмэг салгаа унагчлаа төгжээ нэг юу чөлөөнийг юм мултраад унтсан байхгүй тэгээ буцаад тогтдгоо тэгээ за яах вэ зүгээр өгч би өөрөө дараа яслууд чихээр би ч бас нэг манай ээж мэж бас нэг алт мөнгөний юм уу тий бас дэлгүүртэй ажилуулдаг.
Тэгэхээр атмууны дахантай арай ойрхон. За тэрийг янзлуулчихаа дагаад эмгийг авчлаа. Тэр чинь тэгээ шалтгаан болчихгүй юу? Эмгийг янзлуулчлаа. тэргээ дараа нэг холбоо ярих юу болоод тэгэл ангачиг тэрнээс үүдэл мессеж бичээл. Тэгээд бас иржүүч амар тактиктэй байл шүү дээ. Ингээд зогсоо зайгүй амар их гэл мессеж бичээл шүү дээ. Ингээд байнга ингээд. Тэгээд тэрнт чинь нөгөө эмэгтэй хүн чинь бүр сурцсан иржэл байдаг гэл. Тэгснэ гид бичээ болчихсон юм чинь. Тэгээд яа ч юм гэл байн уртаа салгаж үзэл нөгөө мессеж 7 хоног таг алах. Шоконд албаар тэгсэн гинэ. албаар. Бас бодлогын ч Тэгтээ өөрөө гэдэг тэр залуу яач юу гэж. Yes. Зорилго байж. Үгээд амдаа гэл. Үгсэн байна гэл. Ийм цаг хугацаа ийм хурдан өнгөрч जैन те. Тэрнээс хойш ингээд нэг мэтгэд 7 жил өнгөрсөн биш. Энэ хоёр маань одоо бүр 3 хүүхэдтэй те. Ингээд амьдрал одоо эд гоё. Жинхэнэ гоё амттаа дээр явж जैन те. Хугацаас хурдан өнгөрч шүү. Нэг л мэтгэд энэ жил гэдэг хугацаа энэ олон жил яасан ч хурдан өнгөрдөг юм те. Тэгэхээр одоо энэ хоёрыг хань гоё дуулуулж идэх үү? Тэгээ та хоёр одоо зөндөө хосууд бас үзэж байгаа юм чинь. Нийт хосуудтай зориулаад гоё аз жаргал. Гоё хайрын тухай дуулна. Хоёр хоёулаа л дуулмаар байна. Тэгээ гоё дуудаа ирсэ. Хоёрын Би одоо хажууд нэг хөгжим үлээчихгүй яа. бид хоёрын бас Монголынхаа мянган сайхан гэр бүлүүдэд зориулж байгаа нэг дуу бол одоо манай Балхаахын өвлийн дуу гэдэг дуу байгаа. За энэ дуу нэлээд хэдэн жилийн өмнө бас дуучин Сэрчмаа дуулж бас өмнө. Тэгээ Сэрчмаагийн ер нь өвлийн дуу. За сүүлд манай нөгөө Universe Song-гийн шүүгч Анна гэдэг нэг Орос. Тий. Комолова гэдэг Орос. Яг Орос дуу юм шиг гоё сонсон. Орос шүүгч маань бас дуулж исэн тий. Тэгээ бид тэр дууг яг энэ зөвхөн эмэгтэй хүн зориулаад хийсэн дуу учраас ингээд нөгөө дуэт болгоо хоёулаа дуулахад жоохон бас ялангуяа хэцүү байсан. Гэхдээ аль болох өөрсдийнхоороо бас хоёр хүн дуулж болохоор вариантаар дуулаад ирсэн байгаа. Тэгээд энэ дуугаа зориулъя. Хөгжим тоглох юм уу? Тэгээ бөмбөр дарах уу? Аа яа. Надад дамдах нандин маргаша Үсэл болгон надтай нөгөөч Өглөө бүхэн намайг сэрэг үгийн угаанди Чамдаа Орос минихлийг сасан айгон бичнөли Чамдаа Орос нөхайсан ханхун чирханда
дээ. Ирхэн амар бөмбөр дагарлаа сая. Одоо бидний чинь залуу байхад одоо нөгөө шинэ жилээр Итали дуунууд шөнө 3 өнгөрөөгөл 4:30 мөчөд гардаг байсан тий. Хүү бид нар чинь за тэрийг үзэхэд аав ээжээс нуугдаж үзэх нь үзээд за ээж аав нь жоохон залуулдаг сэтгэлгээтэй бол хамт үзээд бэлдээд хөр тэгж гардаг байсан. Тий. Итали дуу гэснээс хин бид нар нөгөө Итали Францаар явсан шүү дээ. Герман Итали Францаар. Тэгсэн чинь яг тэрний өмнөх нь бид нар чинь попури гаргацсан байсан. Тэрэн дээр онон бит хоёр нөгөө Felicita гэдгийг дуулдаг байсан байхгүй юу? Una sera sapienza polo lucese lorata cafa гэлтэй. Аяыг дуулдаг байсан. Тэгсэн чинь яг тэр Венец их гоё хот эргэн тойрон ийм устай. Тэгсэн чинь тэр таксины завь тэгэл хар завь нь их үнэтэй завь гинлээ гэсэн чинь нөгөө манай найруулагч хар завьаар яваад гисэн. Би тэгэхэд явгаа явж байхгүй юу? Тэгэл онон бит хоёр явах найз юм чи. Хоёулаа ингээд яг тэр юугаар гүүрээр ингээд гараал явсан тэр завьтай залууч би яагаад чинь яг Felicita гэж хэлсэн байхгүй юу? Felicita гэж ингээд хэлсэн чинь оноо өөрийнхөө мөрийг дуулаад тэгс чи завьтай залуучууд бас нэг мөрийг дуулаад бид хоёр талаасаа ингээд дуулаад тэр талбайгаар дуулаад гүүрээ ингээд жоохон даваад бүр ямар гоё исэн гэж тэгээ онон чинь чанга хоолойтой хэлэхүү. Бүр онгироод хасгарч дуулаад тэгээ тэрнээсээ залгаад тэр Felicita дууссан чинь онгироод аглуу бит хэд нөгөө нэг юм баг маскны дэлгүүрт орсон чинь Фигаро гэдэг хоёрч баг маскрууд өмсөж дуулж гарч ирээд үгүй тэр ёстой гоё хөгжүүлсэн шүү. Бид нар маазраад тэгэхээр тэр италичууд ер нь их тийм огмог зүсэгтэй гэдэг юм уу тий халуун зүстэй юм байлээ. Тэгээд дуулангууд ерөөсөө гайхаж харах нэг ч хүн байхгүй үлгэж яваад бүжиглээд ороод ирсэн. Зүгээр ингээд зүгээр цээж мэж сэгсрээ зүгээр нүд хамаа гэлцүүлэл яасан ч гоё мөс нүдтэй хүмүүс байдیں۔ Тэ зүгээр ингээд тий залуучууд нэг гоё хар үснүүдээ зүгээр хааш нь ингээд нэг бужгар үснүүдээ ингээд тэгэл ороод ирдэг юм байлээ. Айгуу тийм эмоцтой гэснээс нэрэ сая сүүл одногч та хоёрын нэг бас гоё Итали дуу нэлээх газар аваад одоо сошиалоор бид хоёр маань одоо бүр дэлхий яаж солонгосын далайн ирэг дээр бас дуулсан байлээ. Тэгсэн ирэг дээр 2 дахь клип хийсэн шүү. Нэр тэр аягүй дуулсан байлээ. Тэгээд бас сошиалоор нөгөө хандлт аягуус амар хүн үзсэн бас гоё байлаа. Аягүй сони юм байлээ. Амар их өртөг мөртөг байхгүй шүү дээ. Тэн чинь гар утсаараа хийсэн клип шүү дээ. Сая хүн үзсэн байсан. Юм хэлчих. Итали дуу сонсдог хүмүүс маш их байсан тий. Одоо Тото Кутуня, Пупо, Альбана, Ромена Пауэр тий. Тэгэл ер нь тест маш гоё шүү дээ. Би та хоёрын тэр дууг сонсож амжаагүй мэн та хоёр дуулаач. Айдууны ихшин цэвэр хадаг өргөж. Одоо сонс. Тэр дугаараа та хоёр нэг айдууны ихшин цэвэр хадаг өргөж. Итали дууг тий. Тэгвэл гоё бөмбөр дараад өчлөлтөө. Тэгэл та болно шүү дээ. манай шахаж өөр бөмбөр дардаг. Би ч бөмбөрний дууланд явдаг байсан шүү дээ. За тэгвэл та нартай зориулаад Би бас за тэгээ л та тэгээ. Ci spostiamo, si cade da mondo.
Жүжигчэндээ баярлалаа. Бас нэр авьяастай шүү те. Шингээ харуулна нийлээд ер нь шинэ жилүүдийг базаа явах юм байна. Нэр Та хэдүүлээ мөнгөн дээр л бадрах. Яа хин хэдийг авах юм бэ? Шин Дэмит театр ийм хөгжимч байсан биш тэрсэн аюултай. Дэмит театр чи бүрээс бүх хөгжмийг дарж байгаа юм шүү. Универсалны юм байна шүү дээ. Саксофон тоглож байна, бөмбөр тоглосон, төгөлдөр тоглож байна. Дээрээс нь арай дэмдэ ах чи бүх болох юм байсан юм байл шүү. Айн тийм бүр энэ дуучин Бүх эмч, жүжигч, яруу найрагч, ойдолч. Юу ярьж байгаа юм бэ? аав нараа азар гэдэг хочтой улсын начин хавгаа гэж юм байсан. Би хараа хүүхэд байхдаа дэмдээхийн тайлан тоглолтыг үзчихсэн. Ээж аавтайгаа. Соёлын төв өргөнд. Хизээ тайлан тоглож ирсэн. Соёлын төв өргөнд. Дэмдээх. Тийм үү? Соёлын төв өргөнд. Тэгэхэд би яг ээж аавтайгаа ингээд 10 жилийн хүүхэд ингээд дэмдээхийн тоглолтыг үзэж дэмдээх Тибалтад тоглож ирсэн хэсгээс үзүүлээд араас нь X дүүцийн нөгөө нэг номер өгдөг штэ. Хадам ээжтэй юм. Квайра. Энэ мо хэдий ята намайг дамжил нисгэн гэдэг номер өгдөг штэ. Миний хүүгийн Копенас гэдэг номер. Тэр мэрийгээ тоглоод. Тэгээ дуулж муулаад ингээд тэр бүр амар гой тоглолт болчихсон байна. Би тэрийг Дэмдэгийн Тибалтыг одоо ингээл яг Ромешлуудад тоглоод дэмдэг яхаар хүүхнүүдтэй амар ямар гоё залуу байна минь танилцуулаач мэлцүүлэг өөрөөр нь дагуулад аваа ордог байхгүй ингээд танилцуулах өө эн чинь нов ногоо нүттэй залуу шүү дээ. Тайзан дээрээс дэмдэгийн Тибалтд үнэхээр гоё. Маш мөн чих зарсан да. би дэмдээх тэрний сэлмэр ингээд байлаа. Тэр Ромеслаас гойтой бүх дөрүүд нь бүр. Тэгээд тэр тайлан тоглолтноор одноо их яг жүлээтэнд яг тэр үзэгдэл явж үзүүлээд дэмдээх байгаа та нар бүгд байсан баг. Тэр амар гой тоглолт. Дээрээс үх ах одноо соёс те. Тэгээ дэмдэ ах хэн дооё ах байна. Гой ахыг тэр юу гой бас яа. дэмдээ чи нөгөө Донжон тоглож ирсэн. Ер нь одоо баг анхны гол дөр ах шүү. Донжон тоглож ирсэн. Тэгээ Донжоныг чинь 3 театр нийлж хийсэн. Сэргийн театр, Дөөрийн театр, Драмын театр. Ингээ 3 театр нийлж анхны тавилттай Монгол тийм ээ. Тэгээ дэмдээ гол дөр будга хийгээл гараад дэмдэж харахаар тэр хажууд нь дандаа байдаг би үртэл дурлахаа зүгээр ингээд гачин гоё амтан тэр одоо яаж буддаг хэд ээжээр нь будах бас авьяас тийм шиг байна тий айгуу гоё тий тэгээд буд чинь заяа тэгвэл нөгөө тоглолт харна хүүхнүүд үүдэн дээр яачил тэгэл энэний тухай ярьждаг байхгүй ямар гоё залуу бай тий ямар гоё юм бэ тэр нүдийг нарснаа чи хөмсгийг нарснаа гэл ингээд яасан үлзэг үйтэй хоёр хэдрэг гой харагдаад байна гэсэн үгүй будаг дэгтэл нэр одоо хүний залуу нас гэдэг тийм гоё те будаггүйсэн ч гоё те хүмүүс одоо ингээд залуу байхдаа ингээд октод будах гал идэг штэ тэгтэл үгүй штэ будаггүй байхдаа залуу нас өөрөө чимнэ гэдэг чинь чин үнэн үг юм байлээ штэ үнэхээр гоё харагддаг тэгээ тэр үедээ би онцгүй би муухай л гэж байна эргээс үлдээ олон жилийн өмнөх зургийг харахаар би ямар гоё байсан юм бэ те тэгээ яг тэгэл хүмүүс хардаг штэ Саяхан бид нар хамтлаг байгуулаад ах их нартай тоглодог багтай залуу жүжигчингээ зарлуулдаг байсан чинь өөрөөсөө хамтлаг байгуулсан чинь саяхан нөгөө дүүнэр мөндрийг бас залуу гэж чинь өөрөөсөө тэгсэн. Одоо ч энэ темгүүд тэхгүй байгаа залуу манай залуу дүүнэрлэг гэдэг болохоос бид нар чинь айгүй мохоо хурдан мултардаг. Ах бид нар дөнгөж хамтлаг байгуулаж одног тэг сандгаа. Нэг мөрөөлж та дөнгөд байгуулах чад байсан чинь одногч та нэг ямар ажиллаж ярьсан чинь манай нэг залуу жүжигчтэйгээд ярьсан чинь одногч та оо залуу жүжигчээс нөр дооглоод. А дүүнрээ хэлсэн юм уу? Тэгээд дүүнрээ хэлж байхгүй. Одоо л яалтчгүй тэгэл залуу дүүнэр гэл. За одоо юу яа л да. Мөрөөдлийн театрын гой дууд бол тий. Гой дөргөд байвал бүжиглээ л да тхөө хэдүүлээ. Тэгээ одоо тэгвэл юу яа л да бидний бас одоо шинэ жил тэгээд одоо энэ ер нь шинэ жил гэдэг чинь нэг тийм хурц өнгөт тэгээд ирээтэм тэгээд цаа ингэсэг одоо гэлба гэлдгсэн тэгээд одоо тий шампансаг гэдэг юм уу ер хамгийн товчгонд нэг үйлсэг л шинэ жилийн баяр гэж ямар баяр вэ гэсэн тогсож гойж ирэл тогон цохилсон юм шиг болол гэрлүүгээ арих юм. Шинэ жилийн баяр гэдэг байгаа шүү. Тэр шиг одоо тий тэгээд хэдүүлээ нэг тогон цохилсон юм шиг нэг сайхан бүжиглээ дуулаад. Манай салхи хамтлагын нэг гоё дуу байдгийг. За ямар дуу? Тэрийг бид нар бас гоё дуулъя тий. За тэгээ. Хөгжимчөө өөртөө хөгжимчөө. Хөгжимтэй одоо яа. бид үзье дөө айлын болгоо хөгжимдгөө гэж Sana çamay dubilyon Sayхын дүрийг чинь бас хүсэлyon Уцах шоу нэг зугаалж Лөгших
зүрхээр амраа Sana чамайг үбилэхё Сайхан зүрийг чинь бас хүсэхё Буцах шоудын цуваагач Төвших зүрхээр амраа ийм бооцыг л аяа. Доо хэлгээд байсан төгсгöd байх хэвээр. Тэнцэр алддаг байхгүй юу? Бас нэг юмар хадгалаад. Тэнцэрээ алдаад. Шагааг нэг ийм бооц ирсэн чинь нэг бас нэг бид нар манай одоо бид нар хамгийн анхны шоу юм да. Анд гэж зал байсан шүү дээ. Тий, тэгээд анд маань одоо Деважмны жүжигчд гээд одоо Монголд хамгийн анхны шоу хийсэн. Залуу. Тэгээ тэр биднийг аваад одоо эмгтээчүүдийн дуулуулад, ирчүүдийн янз бүр болгоод тэгээ одоо манай үлзүүрийн нөгөө 200 чи эргүүлдэг чинь бас. Тэгээ тэн дээр янз бүр юм хийх гэж оролдож ирж хайж исэн үе байхгүй юу? Тэгээ яг ингээд бид хэд одоо залуухан ялтчгүй ингээд юм ирээд бүжиглэнэ. Бүжиглээд ингэсэн чинь тэр үед хүн цөөхөн байсан. Үзэгчд их цөөхөнтэй театрт хүн ирэхгүй ингээд одоо үзэгчдийг дуудахын тулд залуучууд юм ингээд бид хэд чинь тийм шоу хийлээ. За тэгээд яасан чи анхны хүч одоо хүн ирэхгүй л яана мэдгүй. Тэгтэл яг одоо багш нар сургасан 5 хүнтэй байсан ч гэсэн 5,000 хүн байгаа юм шиг л та нар бүх үеэд ажил тоглох хэрэгтэй. Тэгнэ. Тэгэл ингээд бид хэд ирснийг мэдэхгүй. За ингээд хөшигний хардл ингээд зүрхт өгшөөл. Хөшиг онгоогоол гэрэл ягаал хөгжим яваад бид ингээд бүжиглж эхлэх байхгүй юм ингээд. Тэгсэн чинь ингээд байжсэн чинь энийг юм. Энийг үшээ би урд гарч ирэхгүй юу? Уулын хойнод яадаг гэсэн чинь өнөөдөр нөгөө гэр бүлэрээ ээж аав нар манай гэр бүлийнх үзэж байгаа гэдэг дэмдээд өгдөг байхгүй юу. Тэгэхээр бид нар за чи өстө бүх хариуцлага шүү. Тэгвэл ороо гэдэг энийгээ бүр голлуулаад урд нь яг бид нар хошуу болгоод энийг ингээд бүр энэ хошооны өмнө зогсоолж байгаа дэмдэг. Тэгэл эхэлсэн. Тэгсэн чи бид нар ч нөгөө дандаа цөөхөн үзэж харж байгаа нөгөө бэлтаажгүй пиг дүүр үзэж харсан чи шокнд ороод хөшигнээс чи дүүр үзэж нөгөө бүр үшээ дүүрэн байна. Дүүрэн байна. Бид нар үйсэн бүр шаараад зүгээр юм бодож гэсэн чи хөгжим явцсан. Бид нар тэгж хэлж байгаа хооронд хөгжим явчихж байгаа. Тэгсэн чи энэ зүгээр ямар хөдөлгөөн хийгээд байгаа. Хөгжим хаалцгаа. Хамгийн урд байдаг ерөөсөө санаанд орсон хөдөлгөөнүүдээ хийгээд ганцаараа самраад манай бүжгийг. Хошооны ор зогсоод байдаг юм. Хошооны ор зогсоод. Арднага бид ч бүжигч байгаа. Эхлээд дэмдээгээ дагаж Алтагийн дарахыг хэдүүлээд яал хөдөлжсэн сүлдө яшгаа энэ солист юм байна. Ганцаараа ингэж хэдүүлэл жигдгээ хийгээд тэгээ хэдүүл арднаас нэг жигдэх хөдөлгөнөөс дэмдээд энэ юу хийгээд байгаа юм бэ? Амгүй хөргөн хаяад орохгүй байгаа байхгүй. Тэгээ дэмдээ үр солистлаа. Хөдөлгөөн бодоод дуусчаа заа дэмдээд хэлсэн чи гой бүжиглсэн би. Ямар ч хүн нэг тийм дутагдaltaа дүгнэлт хийх, ичих тийм юм байгаа ерөөсөө. Тэгээд бадрангуу тэгээ цаашаа. Тэг бид нар бид нар бурууд. Заримдаа ч гэсэн тоглолт хийж байхад нөгөө ах эгч нар ч юм уу, багш нар ч юм уу гэрийнхээ тэр үзэж байгаа өдөр огшоод нэг амар эмоцтой тоглоо. Тэгээд тэр нь бүр буруутаад. Яг ингээд нэг өөр яваа. Өөр яваад ингээд яг амтшгүй дөөхгүй ингээд тэр өдөр амар идэвхтэй тоглоод ирлээ. За нөгөөд хэнийг үзүүлж байд хүн гэдэг. Найдвартай хүн үзсэн байх. Нэг удаа хөнгөлөний тоглохгүй юу. Тэгсэн чинь нөгөө баяр магнаач автавхаад болохоо болоо. Эрдэнэ бүр гайхаад хөлсрөг очоод хараад байдаг. Нөгөө хөшиг хаагцаа тас гэж үлдэх үү. Би амбардад авсан гинэ. Чи яагаад манай гэрэх үгүй одоо яг. Зарим нэг нь бол бас чухал хүн үзэр бүр байхгүй болчихсон тий. Баггүй бол нэг ч үзэж ийн үл тэгэл бүр сонирхолтой болоо. Хамаалтаа гаргаад бүр ингээд нэг бүр сонирхолтой сайн бисэн. Тэгээ одоогор тийм байдаг чинь бас айгүй гоё өгөөц тий. Айгүй гоё чанар өгөөц тий. MC айгүйх намайг чаддаг ус байхгүй. Ингээл номероос номераар бүх хувцас ингээд хооронд зангилт чинь. Тэгээ нэг нь авал өмсгөл тэгээд номероос хоцорчдаг байхгүй. Тэгээ нэг удаа миний санд шүү яг. Үзэг чи өмсгөж өстой цовн дээл нэг юм үлгүрт ингээ ийм үлгүрт байгаа шүү. Ингээ бүтэн скотч тайцсан ши. Тэгээ үзэж орж ирнэ зүсээ хайцлахын хаагаад нөө скотч тасахгүй. Ойрлоо. Тэнийг удаа цаадаж чадхад доор нэг ойдолч өгөх юмсах. Маа мэдээ энийг өмдөг ингээ дундуур нарийнхан ойод өчөхгүй. Тэгээ нөгөө ойдолч чи айгүй өрхөө бүх ингээ хоёр гуйн ингээ
5 мм-ийн зайтай ингэж аваад тэгээ дараа нь дуусаа MC хөлсөн харчаа өмд нь орхоо хэлсэн. Тэгээ тэр чигээр дотор өмдтэйг харьсан байхгүй. Тэгээ одоо хүртэл тэр өмд нь байдаг гэсэн авгаа нэгтэд хандлах гэж үзсэн юм байна л да. Яасан сони юм бэ гэсэн зүйл яста ямар төвөгтэй ойргоо ичсэн. Үзэн ер нь бас л янз бүрийн илэв шийдтэй юм шүү те. Манай үлзэний сүлэгч байсан юм те. Зарим хүмүүс бол мэдэхгүй. Тэгээ тариг үлстэй шожигнуулдаг гэсэн те. Урд үлгэн нэр тарж чадах уу? Тархи хот ингээл хүмүүсийг ээжтэйш бөөнөр ингээл явахаар даралт маралт үзэн тарай мараа хийн нэмзэм. Энэ эмнэлгийн анхны мэрэгжил чинь эмнэлгийн анхны тусламж үзүүлэгч хүнд ер нь хэрэгтэй юм билээ шүү дээ. Тэгээ наацх нь тэрнээс үлдсэн юм гараа маш сайн угаас сурсан. Гарыг бол байн угаана. Тэгэл одоо нүүр будагчин гэдэг мэдээ гараа угаас нь хчин чам найдан салтбитыг өгөөч гэж байгаа шиг. Ер нь энд нэг мэрэгжлийн нэг 2 жил сурсан 2 жил ажилласны юм. Үлзий чинь амар байдаг шүү нэг сонгогч болоод тариад яваад байдаг тий. Ууранда маа гэж заагаад яваад байдаг. тэр чинь манай театрын жүжигч оюун сэргийн жүжигч байдаг байхгүй. Бид нар нэг өрөөнд байсан те оюун сэргчийн нөхөрт манай оюун сэргч тохиолдсон явдал байхгүй. Оюун сэргч нөхрөөрөө тариулсан юм байна л да. Тарьсан нөхрөөрөө тариулсан чинь манай хаах ингэж зохиж тариараа гэж за тэгнэ гээд тэгээ нэг зохиж тариараа гэдгийг уул нь ингэж байгаа ингэдэм байж гэсэн чинь манай нөхөр нь ингэж зүгээр махад ингэж зооцсон ингэж шивээс игээсэн. Бодогтой тэгээ шивээс угаас. хэдүүлээ одоо үлзийгийнхаа дуулахыг сонсё тэгэхгүй. Манай үлзийгээс сонсыг маш сонирхолтой дуу гарах байх гэж бодож байна. За би одоо нөгөө Eruption гэдэг бидний үед хамтлаг байлаа. Ottawa, Eruption, Bonnie, Mapa тэрний Eruption-ы дууг одоо сонирхол One Way Ticket гэдэг нөгөө юм сарлуу нэг удаагийн одоо билет авъя. Буцах билет биш. Сарлуу явсан ерөөсөө нэг талын билет аваад би тийч. Тэр чинь энэ чинь биш. Энэ дуу чинь бас нэг орос хувилбараар байдаг юм уу? Сини. Энэ дууг доолаа. Тэгээд манай хамтлагийнхаа гарцгаах уу? Ядраа. хамтлаг болчихжээ. One way. Хайдвар яг хамтлаг болчихжээ. Өөр олон жил тооцсон юм шиг болсон. Өөр олон жил тоглоодсон байна. Жиг нэг мэдрэж игдэг. Айгу сайн номер байгаа. За тэгээд энэ шинэ жилээс та хязгаарч мартагдахааргүй шинэ жилээсээ яриач гэвэл одоо энэ шинэ жилийг л баг ярих юм байна дөө. Юу ярих вэ нэр те? Тий. Тэгээ яг нь цаг хугацаанаар маш хурдан өнгөрч байна. Саяхан л юм шиг бодож итэл сая Темкага хоёроо ярихад нэр ямар олон жил өнгөрсөн байна вэ те? Тэгээ зөндөө олон үйл явдал өрнөсөн байна. Тэгээ хүний амьдрал чинь нэг мартагдаж өгдөггүй нэг гой дурсамжууд байдаг шүү дээ. Өвөлтэй холбоотой ч юм уу те. Эсвэл магадгүй бид нар чинь ингээл нэг хин нэгэн хүний тухайн гоё бодчих тэрийг хэлэндэ гэж хагаад хэлж амжихгүй ч байдаг юм уу те. Тэгээ бас тийм үг хэлвэл гоё л байлгүй дээ. Шинжлэх үдшил. Ер нь шинжлэх үдшил гоё үдшил байдгүй л гэж би боддог шүү дээ. Яг бол хамгийн утга төгөлдөр хоёр бол шинэ жилийн баяр гинэ. Тийм агуулгын сайтай. Өнгөрсөн оныхоо алдаа оноо бүх ажлаа төрлөө одоо дүгндэг, ярилцдаг гарч байгаа одоо бүтэн одоо нэг жилийн хугацаанд одоо юу хийхээ тэр бүгдийгээ ярилцдаг ингээд их тийм одоо тэмдэглэх хамгийн ясна тэмдэглэжтэй баяр бол шинэ жилийн баяр гэдэг юм билээ. Тэгээ энэ удаагийн шинэ жилийн баярыг ч гэсэн одоо Монголын хошин урлагийн одоо төлөөллөө тэр дундаа одоо дөрвөн гавьяаттайгаа одоо бид нэр ингээд ах эгч нартайгаа хамтдаа оройжин гой инээлдээд биднийг бас гоё урьсан одоо та хоёртай маш их баярлалаа. Тэгээд олон шинэ жилүүд дотроос өнөөдрийн шинэ жил бол бас дурсамж дүүрэн одоо маш гоё шинэ жил боллоо. Тэгээ 2020 он болоод бидний хувьд уран бүтээлийн ол зомог дүүрэн тийм сайхан он жил болох байхаа гэж ингэж бодож байна. Миний хамгийн мартагддаггүй шинэ жил болохоор би 10 дугаар ангид байсан юм аа. Тэгээд нөгөө шадар 3 зэрэг гэдгээр багт наадам хийгээд тэгсэн чинь сургуулаасаа шалгараад дүүрэхтэй тэр үр чи орион гэж ярьдагсэн ш наримлын орионоос шалгараад хотод ороод хотоосоо шалгарчихгүй юу.
Тэгсэн чинь за баярлалаа. Тэгсэн чинь багшийн дээдээ яолконд орохоор боллоо. Тэгээд багшийн дээдээ нөгөө нэг аав байрны нүү шат чинь мөр учиргүй өндөр санагдаад нэг гоё ордон юм шиг санагдаад чинь гэр хорооллын хөөгдөд чинь айгүй гоё санагдаад тэгсэн чинь биднээс ингээл хүлээгээ сууж исэн чинь гинт хаалга онгоосон чинь айгүй том өвлийн үг ороод ирсэн. Нэг том бийтэй. Тэгэл нөгөө өвлийн үг үгээ бэлдээл тэр нь хэм дөрцсөн багш. Одоо манай үзэгч мэдээ говийн зэрэглэгийн арслан тоглолтыг дөрцсөн багш. Тэгээ багш бол яг Киевээс сургууль төгсөөл ирээл эхнийхээ жилэл байсан юм шиг байгаа. Тэгээ өвлийн үгэн бол гээл нэг цаан дээлтэй. Тэгээ нэг том бийтэй. Тэгээ би бүр яг жинхэнэ өвлийн үгэн ийм байдаг бах гэж бодоол тий. Тэгээд багшийг дагаал нэг 2-3 газар нь явуулах гэжсэн оюутны явуулах, багшаа явуулах тэгээд багш нарын нь явуулах тэгээд өвшөө техникмүүдийн явуулах байсан юм шиг. Очоод тэр шадар 3 зэрэгээ байлдаж үзүүлээлсэн нэр ингэж би өөртөө артням болох цаа өөрийгөө гол дүрднэ. Тэгээд энэ шинжил надад ерөөсөн мартагдчихгүй гоё шинжил санагддаг шин. Тэгээ би төрсэн сэтгэл болохоор гэж их тийм хүчтэй тийм сэтгэл авчихсан. Би тийм том бихтэйг ерөөс хараагүйсэн билээ. Тэгээ өвлийн үг их гоё. Багш чинь нөгөө том цээжтэй юм чинь тий. Тэгэхээр гоё бүр сүрлэг нүсэр харагдаад байхгүй юу? Ер нь гэхдээ өвлийн үгнийг бас тэгжил төсөлж боддог байсан тий. Одоо бид нар Масаны фестивальд явдаг байхгүй юу? Солонгосын. Тэгсэн чинь Масаны фестивальд яваад ингээ дандаа Азийн орнууд байхгүй. Тэгсэн чинь лифт зогсоод нэг музей үзэхгүй. Лифт зогссон чинь 10 Филиппин ороод юм гэл явлаа. Араас нь 8 солонгос гэл явлаа. 11 хятад гэл явлаа. Атал нь би тэд ороод явахгүй манай өнгөтэйхэн орсон чинь 8 хүн ороод ирсэн. Дэд гэж дурлаа. 2 нь болоо, 1 нь болоо, дахиад 1 нь болоо. 5 хүн үлдээ. Гээ яасан. Тэр 5 нь хэн байсан гэхээр Батүлзээ ах, Баяр Магна, Эрдэнэзан Туягч бид том байсан. 11 гэтэл насаад ямар 12 Филиппин бол дууш гэл явдаг чинь. Тэр ч даацтай 5 Монгол байна. Даацтай 5 Монгол. Ясархаг 5 Монгол байгаа. Үлзийч 3 Филиппиний даач нэстэй. Манай 3 Филиппин даач. За магнаах нэг 5 хитдэг даач. Энэ нэвтрүүлэг шүү дээ яг үдэд болсон болж байгаа хгүй яг энэ тухай яг залуухан 20 эдтэй байхтайсан би мөд нөхөрт гарахгүй. Цаг уяасан. Мөд нөхөрт гарахгүй. Би одоогоос чиний нэвтрүүлэгт орсноос гойн явж идэх юм. Одоо ингэж яснадаас айжтэй гэдэг юм. Гэхдээ зарим ирчүүд тийм хүчтэй эмгтээчүүд дуртай байдаг юм шиг л дээ шүү дээ тий. Өөрөө юм би жижиг дөө тургай дөө жижиг хүн бийтэй. Манай гэрийнхэн ч угаасаа тийш толин юм дээр үлгөөтэй байдаг хгүй. Манай намхан найз оо ямар ядраад ийм дээр ингээ өсрээд нүрэ хараа. Та сам мам нь ийм заазууран аягн 1 литрээ. Гутлын хайрцаг дандаа ийм том хамгийн бага нь 40 дээш 42 гэх. Халбарын шанаг гэж бодлоо. За тоглосон шүү. Орно гэхэд өргөн наар. Айдэн аваад тэг шаалдаг хгүй. Манайхаа шинэ он гарахад ердөөсөө хэдхэн минут үлдсэн байна. Видеотэй хувьд болохоор одоо ингээд хамтдаа шинэ он гаргаж байгаа хамгийн ихний шинжил. Энээс хойш зөндөө олон шинжил болдог. 5 октодоо энэ 5 лаг үлээгээч гэж алиунаш энэ гол нийлж байгаа. За нааша үлзэгч. Та тэгээ шампанск бодол маа залуучууд нэг шампанск өрчээрэй. Манайхаа энэ шампанск Италийн гоё шампанск байлээ. Шинэ он гарлаа. За өөрсдөө. За гарч байгаа одоо ом маань энэ ориглон дарсчих гоё. Илгээрээ өгөө явах. яа энэ бүлэгчтэй цаг хугацааны төв одоо үлдсэн хоожооноо. Цаг дэшгүй хэмжилт бүтээлээр үдэж учран залгаж шинэ он шинэ жил урам зоригтой өгтгөн бэлэг ирүүлэг өөдөд нөрөд өвшүүлээ. За манайхаа шинэ оны минь төргий. Ийшээ юу бэсэг үзэж байгаа бүх хүмүүстэй дээш харж байгаа. Яг 2-3 шинэ оны минь төргий шүү. Яг 2-3 шинэ оны минь төргий. За тэгээд одоо ингээд он гарлаа. Тэгээд энэ ондоо эх ондоо улам илүү ихийг хийж бүтээгээд улам их уран бүтээлийн амжилтыг хүсээд шинэ олон сайхан уран бүтээлүүдийг өөрсдөө бий болгоод
өөрсдөө олон сайхан уран бүтээлд бас оролцсон тоглоорой гэж та бүхэндээ хүсэж байна. Тэгээд үзэж байгаа телевиз үзэгчдэд хандаад хэдүүлээ он гарлаа гэдэг нэг сайхан уран бүтээлийг дуулъя тэхүү. За тэгээ. Бид бүхэн та бүхэндээ зориулаад бас нэг дуу бэлдсэн байгаа. Энэ болохоор одоо шинэ он гарч байгаа яг энэ мөчөд та бүхэнд бас бензин сайхан бэлэг болох болов уу гэж бодож байна. Ингээд он гарлаа. Шинэ брав бэнүүгүй Зүгэр хэсэгхэн хүлээ бүгд окей Зүрхэн үнхээр тогтож байна Зүггүй би минь нэсгэн байна Онгарлаа Зүрхэн үнхээр тогтож байна Зүггүй би минь нэсгэн байна Онгарлаа Сэтгэл дутсан бүсий бов хайдуулнаа Сэтгэж хоног үлдэхгүй онгарлаа Уйдах завтал өгөлгүй Урд минь хүрээд ирлээ шүү Онгарлаа Уйдах завтал өгөлгүй Урд минь хүрээд ирлээ шүү Онгарлаа Хүн бүхэн хамстуулъя Онгарлаа Унградүрэн бүхтулъя Хүн бүхэн хамстуулъя Онгарлаа Шин он хатан дээр ирлээ шүү Шин он цогорож ирлээ шүү Шин он юусаа гацсан бай харин бүгд сатасаа Онгарлаа Шин он юусаа гацсан бай харин бүгд сатасаа Онгарлаа La 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 la